Хай, хөөе цэцэрлэгт нь хүрэж өгье. Өнөөдөр би нөгөө илүүдэлчинтэй хүмүүсийн менюны дагуу хооллоно. Өнөөдрийн өглөөний цайн дээр болохоор 50 г манту гэсэн. Гэтэ 50 г манту гэдэг нь 50 г гурил гэсэн. Тэрнгээр манту гин. Би тэгээд ганцхан 50 г гурилаар манту хийхин тулд тэгэл хайран хүчүүлгмөр тэгэл загилгааны тог төлбөр энтер гэдэг хэлгүүгээр зүгээр шууд манту гаднаас авчлаа. Энийг хийдэг үзээ тэгээ 50 г байх болно. Өө энэ ч мөр амар их юм биш. Гэхдээ 50 г хуурай гурилаар манту хийхэд баруун 60-70 г болох байхаа. Чиг шиг ёо. Өөрөө идэх юм нэмээд тахгүй тийм. За энэ 58 нь бол баруун 50 г гэсэн үг юм. Энийг ингээд чи. За тэгэд 50 г өндөг гэсэн. Тэгээ угаасаа нэг чанс өндөг чинь тэгэл нэг л чанс өндөг л үү. За энэ халслаагүй юм чи халслахаар яг 50 г болно. Тэгээд нэг өндөг нь. Тэгээд 100 г бус айдсан. Сая би эндээс үндсийн таслаа авчлаа. Тэгэхгүй үндсийн нийтгүй гэж бас грамманд нэммээр байна. 100 г гэхэлэр дахиад нэг юм байна. За энэ бараг 100 г мөн баха. Тэгээд энийг одоо чанаад амталчих. Тэгээд 250 мл баг тослогтой сүүгсэн. Манай гэрт баг тослогтой сүү байхгүй тийм ч өнөөдөр сүү уухгүй. Зүгээр өөр цай уучих, ногоон цай ч юм уу. За, бэлтлээ. Нэг юм асууя за. Та нар ер нь ингэж юмд тууштай байх талаар юу гэж боддог вэ? Боддог ч гэж тий. Ер нь чаддгүй. Юмыг мэддэг чаддаг байх гэдэг чинь бүр шал 2 ондоо асуудал шүү дээ тий. Яавал чин хасч чадах талаараа би бол бүгдлийн айгүй их мэдлэг мэдээлэлтэй байдаг ч гэсэн тэр чин мэддэг гэж чаддаг гэсэн үг шин шүү дээ. Мэдэх чинь амархан, чадах чинь хэцүү. Би бол өмнө нь яагаад ч юм бэ гэхдээ гайгүй тууштай байсан юм аа. Тэгсэн чинь яг 30 гараад ирсэн чинь ер нь жоохон дураараа болсон. Өөртөө хариуцлага шаардлага тавьж чадах нь арай буурсан юм шиг санагдаад идэв шүү дээ. Хятадуудыг хараад байхад хятадууд ер нь юмд юм тууштай за. Нэг удаадаа хийхдээ нэг тийм ихээр биш. Наа чин үр дүн гаргах юм уу дөө гэж бодогдохоор. Тэгсэр нэ урт хугацаанд ялцчгүй үр дүн гаргаж чадаад идэг. 200 г аль мэдэх хэрэгтэй. 249. За баг хальсаа мэлсээ аваад ижил 200 болчих واخа. За өдрийн хоолой бэлтээ. Өдрийн хоолн дээр 50 г загас гинэ. Надад загас байхгүй болохоор тийчээгээ загас авчихгүй тийм. Гэтэ загас авах болохоор би загсыг борцоор орлуулчих юм л гэж бодоод 50 г борц гэвэл их болох уу? Хөө 14 г борц чинь юм их болт юм биш. Энэ баг нэг хүнд болох байгаа. Тэгвэл жоохон нэмчээ. За ер нь баг 25 г борцтой шүл хийгээ уучаад хөө. Дахиад 50 г дүүгүй. Том дүүг бууж болох уу? Энэ жоох ихтчлээ. За гэхдээ энийг идчих үү? 68. Тэг за ингээд идчихээ. 100 г бацаа гэж юмрт болох уу? Энээр ихтчлээ. За жоох ихтүүлээ идчихээ. Гэхдээ энэ менюний дагуу хоол бол баг өдөржингөө л гэртээ хоол хийж суух юм шиг байна. 30 г будаа. Ёо юу баг юм ярал орон цаа. Тэгээ 20 г шар будаа нэмж болно л гэсэн л тэгвэл 35 г цагаан будаа олох чи шар будаа авахгүй юм чинь. Энэ яа мэдгүй би өнөдөр хөрхий удаатай шүл гэж тий. За ямар ч гэсэн хийгээд. Би гэхдээ өмнө нь хүүгээ бор хоолнд оруулж чад жилийн дотор яг нүүр сусаа хасаад 20 гаруй хил за баг 30-аад хил хасчихсан шүү дээ. Гэтэ ер нь чин хасах айгу гоё л хэдэм билээ. Өөрийгөө турцныг мэдгүй нэг тийм юмнууд нэг өөрийгөө мэдгүй байгаа ч гэсэн надад хандж байгаа хүмүүсийн хандлагаараа өөрчлөгдсөн нь анзаарэгддэг болчт юм билээ. Одоо ингээл дэлгүүр ороод хувцас авахдаа би баахан мэдгүй юм өмнөх хайрцмаарынхаа том хувцснуудыг аваад орчин за. Тэгээд ингээ хувцсаа л хөрөнд нөгөө хэд нь том дунгууд хөөх би ингэж амар турцсан байх та. Миний хүмүүстэй хайрцмаарууд яагаад надад ингэж томдоо даамбал гэж бодол гайхаал. Тэгээд бас ангийн залуучууд нэг месж хүчдэг болсон за. Хоолой идснөө хамт хооллох уу энэ төр гэл. Ер нь илүү их санаа тавьдаг болсон гэх юм уу? Тэр үед хийхэл ганц нэг эрэгтэй багш нар хүртэл WeChat-аас солилцъя, хоолой идсэн үү гэж асуудаг болж мэл нэг амир. Гэтэ яг тэр нь жоохон муухай байдаг ч гэсэн ер нь ингээд өөрийгөө за би гоё харагдаж байгаа юм байна. Хөрхөн болцсон байна гэдэг мэдрэмж бол амар гоё л идэм байлээ. Тэгээл WeChat дээрээ гэр бүлийн зургийг оруулаад, хүүхдийн зургийг оруулаад одоо баг сануулга өгöd байгаа юм шүү тий.
Би гэр бүлтэй хүн шүү. Өөр хүн амьтантай болцохгүй шүү гэх. Бараг тийг сануулад ам шүү. Гэтэ ер нь жин хасах, туранхай байх, хөрхөн байх гоё юм бэлээ. Ер нь эргэж тийм мэдрэмжийг авч тийм болмоор байна. Гэтэ яагаад ч ерөөсөө өөртөө урам өгч нэг тийм өөдрөгөр харж чадахгүй байна. Яг одоо сэтгэл санаа жоохон унаад байна. Тэгэл дахин худлаа амлалт өгвөл тэрэндээ хүрч чадахгүйж унаал, дахиж амлалт өгвөл дахиж унаал ингээд ахаас залах чинь гэж тэгээд залхаад ч явах тэгээд за мэдгүй. За энэ дээр ингээд ёо бас гонгөндгөл бичлэг болох нь дээ. Гэтэ яг өнгөрсөн жилээс зунаас эхлээд яг жингээ хараад ер нь жингийн стресстүүл амар их орж байгаа. Яг 100 хэл болцсон. Тэгээд ёо ингээ хэлэх жоох юу байгаа ч гэсэн тэгэл хүн өрөөлөөс гэхээс илүү өөрөөсөө л хичээж штий. Тэгэл эмэгтэй хүн, залуу хүн байтлаа 100 хэл гарч чинь тэгэл ер нь их гой санагдахгүй штий. Ер нь бол гутарч байгаа. Яг өнгөрсөн жил би нөө найзуудтайгаа энтхийн хуанлаагүйгээд парк дээр тоглосон байхгүй юу? Тэгсэн чинь нэг галзуу хулган байсан. Тэгсэн чинь би тэр галзуу хулган дээр суусан чинь надад нөө нэг ингээд аюулгүй бүс бэдэж штэ тий. Анхүү аюулгүй бүс нь биш штэ. Нэг ингээд аюулгүй тоноглол байсан байхгүй юу? Нэг ингээд гидслүү шахаад хоёр талаас нь ингээд бүсээр хавчдаг. Тэгсэн чинь тэр надад таарахгүй заа. Тэгэд би хамтдаа явж байгаа найзуудаасаа санаа зовж чиж штэ. Тэр ёо таарчаасаа гэсэн чинь миний гидслүү ингээд тэр нэг шахаад ингээд амар тулцаа өвдгөөд. Тэгээд ингээд нүүн хоёр хажуудлынхан бүс нь хаагдахгүйсэн байхгүй юу? Тэгээд би тэр тоглоомын дээр суугаагүй. Тэгээд хоёр нүүн тоглоом ажиллуулдаг хүн нь хурж ирээд хоёр талаас миний гидслүү татаад гинэ ингээд шахаад тэгээд би бүр амар ичээ цаасаа болион та нар миний гидсийг өвдгөөд би зүгээр буучи гээ. Тэгээд би тэр тоглоомын тоглоогүй. За тэгээд мэдээж найзуудаасаа амар ичсэн амар игүйсэн. Гэтэ яг үүндээ тэгэл найзуудаасаа ичих гэхээс илүү өөртөө амар гутарсан. Тэгээд бас нэг өөр жоохон гонигтэй кейс цаа. Өнөөдөр нь гонгинсэн шиг гонгинчи гэж юу. Хүйт хоёр нэг гадуур явжсэн байхгүй юу? Тэгсэн чинь суужсэн чинь хажууд нь хоёр эмээ байсан. Тэгээд хүйт хоёр монголоор ярьжсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэр хоёр эмээсэн сонгота. Нэг нь та хоёр хаанах юм гэдгсэн байхгүй юу? Тэг чи би хариулж амжаагүй хахад нөгөө эмээ ийм цагаан арьстай юм чинь солонгос л байгаа шүү гэтгэхгүй юу? Тэгсэн чи би үгүй монгол гэж хэлэхийн завдалгүй нөгөө эмээ тэгсэн чи солонгос эмэгтэйчүүд чинь бүдүүн байт юм уу гэж автгийн. Йоо тэгэнгүүт нь за тийм солонгос гэж хэлчихэд. Йоо уучлаарай солонгосчуудаа гэж юу. Гэтэ би тэр хоёр эмээг бүдүүлэг мэдрэмжгүй гэж хэлгээгүй л дээ. Зүгээр харагдсан л хэлсэн баг. Зүгээр л би өөрийнхөө талаар л ярьж гутарч гонгинж байна. Би гэхдээ үүгээрээ ямар ч урмын дэмжлэг эсвэл зөвлөгөө элдв санаа авах гээгүй шүү за. Би хэлсэндээ мэдэх чадах хоёр шал ондоо асуудлууд гэж. За бай бай.